Эзний ивэл дүрнүү. Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн өнөөдрийн шинэхэн дугаар эхэлж байна. Таны өдөр ингэхэд ер нь яаж эхэлдэг вэ? Минийх ихэнхдээ л нэг хэвэн. Өглөө бол нэг бол сэрүүлгийн дунаар сэрнэ, авгүй бол арай эртхэн сэрнэ. За тэгэл ёсыг бодож гар утсаа жаахан баахан ухаж нойроо сэргэндэ. Ер нь бол өглөөний цагаар утас, зурагт мэтийн ашиг багтай зүйлд анхаарал нервэ зарлахгүйгээр харин ч өглөөний нарны шинэхэн туяаг өөртөө шингээж болдог бол чатлаараа ховх соргож байгаа юм шиг байгалийн гэрэл дулааныг мэдэрч хэсэг зогсох нь хавгүй дээр гэсэн зөвлөгөөг харж байсан ч гэсэн яг үнэндээ өдөр тутмын дадал болгож чадаагүй л явна. Тэгээд аяга цай, кофе, ам хөдөлгөөх юмар хотоодоо жаахан дүргсний дараа хумгөл ажил руугаа гараа шидчихэндэ. Яг үнэндээ ажлын ширээний ард сууж ээж л өдөр арайхийн эхэлдэг гэж юу? Бас арай олоогүй. Ахаад л аяг дүүрэн халуун юм хийж аваад л өдрөө жинхэнэ утгаар нь эхэлдэг юм шиг. Гэхдээ бүр орой ядарч сулбоосон амтан буудан дээрээ тухлаад Библийг дэлхэж аваад тэр өдрийн туршид энэ л ишлэл хэрэгтэй байж шүү дээ гэсэн өнөө ганц ишлэлээ олж унших агшинд л жинхнээсээ тэр өдөр эхэлдэг. Үдшийн бүрийд өнөө ганц ишлэлээ олоод уншчихсан ч хамаагүй шүү дээ. Бүхий л өдрийн туршид надад зориулагдсан тэр Библийн үг өгүүлбэрээр л миний өдөр, миний шинэ өдөр эхэлдэг. Би ингэж л ойлгодог. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Тэгэхээр яг одоо та намайг өдрийн хэдэн цагт сонсож байгаагаас үл хамаарч бас үдшийн бүрийд арайхийн цаг гаргаад сонсч байсан ч хамаагүй зүгээр. Хамтдаа дуулал номноос уншиж сонсоцгоё. Хамтдаа өөр өөрсдийнхөө өнөөдрийг, шинэ өдрийг эхлүүлцгээе. Дуулал 51-р бүлэг. Бурхан хайр инэрлийнхээ учир намайг нэгүүлсээч. Арвин их өршөөлийнхээ учир гэмт үйлдэлийг минь арилгаач. Хилэнцээс минь намайг олонтоо угааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Би гэмт үйлдэлээ мэднэ, нүгэл минь үргэлж миний өмнө. Зөвхөн таны эсрэг би нүгэл үлдэж, таны мэлмид ёрын мууг хийлээ. Тийм болохоор та айлдвараараа зүвтгэж, та шүүхтэхдээ зэмгүй болоо. Эхнээсээ л би төрөлхийн хилэнцтэй ажээ. Их минь намайг тээх цагаас би гэмтэн байжээ. Харагтун сэтгэлийн гүнд үнэн байхыг та хүсдэг бөгөөд дотоод чандад минь та мэрэгэн ухааныг мэдүүлнэ. Балуунаар гмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач. Би цаснаас цагаан болно. Надад баяр хөөр баясгалан сонсгооч. Та яйруулсан ясаа баясгаач. Гим нүглээс минь нүрээ буруулж, хилэнц бүхнийг минь арилгаач. Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинчлэн авчраач. Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун сүнсээ надаас бүү аваач. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгэж. Тэгвэл би тэрслэгчдэд таны замуудыг заах бөгөөд нүгэлтнүүд тань руу буцах болно. Бурхан, авралын минь бурхан, намайг цус урсгалтаас авраач. Хил минь таны зөвхт байдлыг дуулна. Эзэн уруулыг минь нээгэж, ам минь таны магтаалыг тунхаглана. Учир нь та тахилд баярлахгүй, та шатаалт тахилыг таалахгүй. Эс бөгөөс би өргөх байлаа. Бурхны авах тахил нь эмтэрсэн сүнс юм. Эмтэрсэн гимшдэг зүрхийг бурхан та жигшихгүй. Өөрийнхөө таллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимийн хэрмийг барьж босгооч. Тэгэхэд та зөвхт тахилуудад шатаалт тахил ба бүтэн шатаалт тахилд баярлана. Тахилын ширээн дээр тань залуу бухуудыг өргөнө. Дуулал 52 дугаар бүлэг. Хүчирхэг хүн чи муугаар юунд бахархан вэ? Бурхны инрэл хайр бүхэл өдөржин тэсвэрлэж байна. Хуурамгийг үлдгчээ. Хилчин
Сүрлийг үлдэх нь хурц тонгорог мэт аж. Чи сайнаас илүүгээр мууд дурлана. Зүвийг ярихаасаа илүүгээр худал хэлнэ. Залт хэлээ. Чи хөнөөлт үг бүрийг хайрлаж байна. Тиймээс Бурхан чамайг үрд сүнөөн. Тэр чамайг барьж аван майхнаас чинь чирэн гаргаж, амьдын газраас чамайг үндсээр чинь суг татна. Зөв шудраг хүн хараад имээж түүнийг тохуурхан инээхтэй харагтун. Бурхныг хүчит цайзаа болгоогүй. Харин баялгийнхаа элбэгт итгэж хорлол дотроо батжсан хүн гих болно. Харин би Бурхны өргөөнд ногоон чидүү мод мэт. Би Бурхны хайр инрэлд үн мөнхөд итгэнэ. Та үйлдсэн учраас танд би ямагт талархна. Таны нэр сайн учир итгэмжит хүмүүсийн тань өмнө таныг би найдан хүлээнэ. Дуулал 53 дугаар бүлэг. Мунхаг нэгэн зүрхэндээ Бурхан байдаггүй гэдэг. Тэд завхарцгааж жигшмээр гэмт хэрэгүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга. Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь ухаардаг. Бурхныг эрен хайдаг хүн байгаа эсхийг харахын тулд ажээ. Тэд бүгд уруудан гажиж бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга ганц чалга. Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад. Бурхныг дууддаггүй ёс бусыг үйлддэг тэдэнд мэдлэг байна уу? Айхаар юм алга атал тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул чи тэднийг ичгүүр болгосон. Израилийн аврал Сионоос гарах болтугай. Бурхан олзлогдсон хүмүүсээ буцаахад Яаков баясан Израиль баярлана. Дуулал 54-р бүлэг. Бурхан өөрийн нэрээр намайг аварч хүч чадлаараа намайг нотолж өгөөч. Бурхан залбирлыг минь сонсооч, амны минь үгсэд чих тавиач. Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд хэрцгий хүмүүс амийг минь ирж байна. Тэд Бурхныг урдаа залдаггүй хүмүүс юм. Харагтун Бурхан миний туслагч. Эзэн бол амийг минь тэтгэгч. Тэрээр буцаана. Дайснуудад минь ёрын мууг буцаана. Үнэн дотроо тэднийг устгаач. Би сайн дурын тахлыг танд нядлан тахина. Эзэн, таны нэр сайн учир би магтана. Тэр намайг зовлон шаналн бүгдээс аварсан бөгөөд би дайснуудаа нүдэрээ харсан. Амен. Өнөөдрийн Библийн уншлага олон мэрэгэн санаа, шийдлүүдийг багтаасан онцгой бүлэг байж таарлаа. Өршөөлөрсөн залбирал, худал хуурмгийн шийтгэл, этгэлгүй байдлыг буруу шаахгүй, дэмжлэг ирсэн залбирал гээд ийм олон агуулгатай дуулалын аль нь таны сэтгэлд хамгийн их гүн хүрв? Миний хувьд алдаа эндэгдэл гаргасныхаа дараа Давидын гимшил, өршөөл ирсэн залбирал нь онцгой дүрслэл сайтан дээр нээрэн л бид зүрх сэтгэлийнхээ гүнээс хэрхэн бурууга хүлээвэл тухайн хүн нь уучлж, бас уучлалыг нь хүлээн авч цааш тан урам зориг бас итгэлтэй алхах юм болоо гэж бодож суулаа. Япон солонгос зэрэг дорны соёлтой ард түмэнд толгой гудайлган уучлал ирэх, өвдөх сөхрөн бүхийх, өршөөл гуйхан тухайн хүний үнэн сэтгэлээсээ гимшиж харуулсаж байгааг тодоостоход илэрхийлсэн зан үйл байдаг. Гэтэл нүүдэлчдийн соёлд ийм заншид барагтай л байхгүй. Тийм болоод ч тэрөө заримдаа яавал бурууга жинхнээсээ хүлээж байгаагаа мэдхээ болчихгүй гарах юм аа. Тэгэхээр Библиэд энэ мэт чин сэтгэлийн өршөөл ирсэн үйлдэлүүдийг маш нарийн, тодорхой илэрхийлж харуулсан үйл явдлуудыг дүрслэн бичсэн байдаг. Үүний нэг нь Давид хааны гимшил. Балуунаар гмийг минь цэвэршүүлээч, би цэвэр болноо. Намайг угаагаач. Би цаснаас цагаан болно гэж дуулал номын 51-р бүлгийн 7-р ишлэлдэр хэлсэн. Балуун гэдэг нь манайхаар гангатай төстэй, нэг тийм өвөрмөц содон үнэртэй, газар дундын тэнгис хаваар элбэг ургадаг жижиг навчтай ургамал юм байна. Тэгээд тэрхүү үнэр нь нян устгах зориулттай, байгалийн цэвэршүүлэгч буюу ариусгагч гэж хэлж болохоор юм л да. Тэгэхээр өөрөөсөө онцгой содон үнэр гаргадаг тэр ургамалаар намайг өнгөлж зүлэгвэл миний гин буруугийн балиар заваан үнэр арилах болно гэсэн дүрслэлийг энэ
иршлэл илэрхийлж байна. Түүнээс биш зодуур занчуурын хэрэгсэл биш юм байна. Өмнө нь ягаад ч юм дуулал 51-р бүлгийг унших болгондоо Давид хаан Бурхныг тэр ургамлаар өөрийг нь ороолгож шилбүүрдэж өгөөч. Тэгвэл би арьс махаараа ойлгох юм байна гэж бодож уншдаг байсан юм. Харин балуунаар угаавал зөвхөн сайхан үнэртэй болоо зогсохгүй. Сүнслэг бэлгэдлийн утгаараа бид ариусгагдан цэвэршнэ гэсэн үг байж. Эзэн бурхан өөрийнх нь өмнө өршөөлөрн залбирanгуйсан өвдөг бүхнийг тэнийлгэж, бас өвдөж шаналсандаа хүчтэйгээр лугшиж байгаа зүрх нэг бүрийг тайтгаруулж тайвшруулан баяр хөөр баяр баясгалангийн дуугаа сонсгох болтугай. Амен. Тэгэхээр бид яагаад ийм чин зүрхтэй үнэн бөгөөд туйлбартай гимшлийг өргөж өршөөлийг ирэх ёстой вэ? Бурханы ямар нэгэн шийтгэлээс үхтлээ айсандаа болоо тэрвүү? Тийм биш баха. Харин бид хайртай хүнээ гомдоохоос имээж, зүрхшээж, түүнийгээ битгий өвдөж шаналаасай, зовоосай. Ялангуяа өөрийн маань ямар нэгэн алдаа дутагдлаас болж битгий гуниглаж шаналаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг шүү дээ. Магадгүй ямар нэгэн алдаа эндэгдлээсээ болж хайртай хүнээ өвдгсөндөө бүр үнэхээр их шаналдаг шиг. Бурхантай харилцах энэ харилцаандаа ямар нэгэн сэв толб үрчлээс хуниас үүсгэчихгүй гэсэндээ бид имээж тэгээ үр маань өвдөж үнэхэрийн чин сэтгэлээсээ гимшиж өршөөлөрдөг. Өөр нэг шалтгааныг бас дуулал номын 52 дугаар бүлгээр бичсэн байна. Энэ үнэхээр сүрдэм гүн бишрэл төрүүлэм дүрслэл шүү. Би тань уншиж өгье. Тэнгэрээс бурхан хүний хүүгүүдийг өнгийн харсан нь ухаардаг. Бурхныг эрен хайрдаг хүн байгаа эсхийг харахын тулд юм. Бурхан үргэлж дэлхий рүү тэгж харж хайж байдаг. Өөрийг нь эрэлхийлдэг амьдралын мөн чанарыг ухаардаг хүнийг эрен хайдаг юм. Энэ бүхэн түүнд хамаатай. Түүнд чухал учраас тэр юм. Тэр хэн нэгний хандлагыг үл тоомсорладаг нэгэн биш. Бурхан бүгдийн зүрх сэтгэлийг эрен хайж байдаг. Бурхан сүнсээрээ сэтгэлээрээ гимшигчдийг эрен хайж байгаа. Бурхан өөрийг нь таньж мэдхийг чин сэтгэлээсээ эрен хайж бидэрч тэмтэрж яваа нэгнийг олзуурхан хардаг. Тим нэг талаар үнэхээр андашгүй байдаг баг. Тэд балуунаар намайг цэвэршүүлээч. Та дэндүү ариун учраас таны хажууд ойртон очихын тулд балуунаар намайг цэвэршүүлээч, ариун болгооч, цэвэрлээж гэж сэтгэлдээ өчөж явдаг баг. Бурхан өөрийг нь ирж хайж, мэлмигээ тогтоон харахад би түүний мэлмиг бузарлан буртгалахгүй байхын тулд эхлээд намайг цэвэрхэн болгоод өгч. Өөртөө нийцтэй тааламжтай болгоод өгч. Тэгвэл таны мэлмийн над дээр удаанаас удаан тогтох болно. Та хэлэхгүй байна. Таны мэлмийг хэртэхгүй байна гэсэн тийм л зүрх сэтгэлийн цэвэр өвчлөлтэй холбоотой болов. Бас энэ заавал Давидын хийсэнтэй адилхан гимнүгэл хийсэн тохиолдол биш шүү дээ. Зүгээр л байгаа байдлаараа бидний цэвэр ариун гих ойлголт жишг бурханыхаас дэндүү өөр. Бүр тэнгэр газар шиг ялгаатай байдаг болохоор бид зүрх сэтгэлдээ эзэн балуунаар намайг цэвэрлээж гэж гуйж болно. Гэхдээ мэдээж хэрэг бурхан өөрийн хүмүүсээс заавал ёсчилсан үн шиг гимшлийн үг, зан үйл дарааллыг хүсэж шаарддаг юм биш. Бид л түүнд хайртай учраас хайртайгийнхаа улмаас үйлдэж байгаа бидний өөрсдийн хайрын хил гэхүү дээ. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Эзэн бурхан эрен хайх үед бид үнэхээр түүнд олдохын төлөө, олдохдоо тодоос тод харагдахын төлөө хамтдаа хэсэг хором залбиралд цаг гаргацгаая. Бурхан хайр инэрлийнхаа учир намайг нэгүүлсэж. Бурхан бид хичээнгүйлэн хичээж гимнүглээс хол байж өдөржингөө юу ч хийхгүй, ямар ч буртагтай зүйлд хүлд өрөхгүй, хуруу хөдгөхгүй зүв зүгээр сууж амьсгалахаас өөр юу ч хийхгүй байсан ч гэсэн. Тэгэхдээ бид ямар ч буруу мууг хийгээгүй. Бид одоо цэвэр боллоо гэж бодсон ч гэсэн. Таны цэвэр ариунтай яаж ижилсэн зэрэгцгүлээ. Давид хаан дуулахдаа эхнээсээ л би төрөлхийн нүгэлтэн хилэнцтэн байсан. Их минь намайг тээх цагаасаа би нүгэлтэн байсан гэсэн шиг бид ч гэсэн ялгаагүй гэмтэй билээ. Бурхан та балуунаар намайг цэвэршүүлээч. Тэгвэл надаас гимгүү байдлын ариун тансаг үнэр ханхлах болно. Бурхан та намайг ариусгаач. Тэгвэл таныг энэ дэлхий рүү харахад зөвхтийг эрен хайх үед би олдох юм аа. Эзнээс би гуйсан.
Ирэх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэн бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух явдал билээ. Бурхан минь, үннээр бас сүнсээрээ гимшигч болж гимшил цохистой үр жимс гарган амьдрахад та бидэнд туслаач гэж бидний их эзэн Иесус Христийнхээ нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.